За сайн мэцгаана. Та бүхэндээ өнөөдрийн өглөөний орой минь төргий. За энэ удаагийнхаа мэргээр та бүхэн гарч харсан байх хүмүүсийнхаа хайр дурлал, ажил карьертэй холбоотой тараад үзэх мэрэг явнаа. Хугацаа бол хамаараагүй яг ерөнхий мэрэг байгаа буюу хайр дурлалын ямар асуудал байгаад байна, ажил карьер дээр ямар асуудал байгаад байна, ирээдүйд ямар хайр дурлал, ямар шинэ ажил карьерууд гарч ирэхээр байна, мөнгө цаахуу ямар байхаар байна гэдэг талаар бол тараад уншлах маань явна. Энэхүү мэргийг үзэж байгаа хүмүүс маань хизээ үзэж байгаагаас үл хамааран яг тухайн цаг мөч тухайн хугацаанд энэхүү мэрэг маань хамаатай гэсэн үг шүү. Та бүхэн маань энэ 3 группээ сонгорой. Эхнийх нь эмч болоо байна. Хоёр дахь нь ийм цагаан чулуу байна. Гурав дахь нь ийм борчулуу байна. Та бүхэн маань энэ 3 группээс өөрт хамаа их таалагдж байгаа болон татагдж байгаа группээ сонгоод өөрсдийнхөө группүүдийнхаа уншлагыг сонсоорой. За нэгдүгээр группийнхан маань уншлагатаа дотоомоор л хэдүүлэнгийнхаа сонгоцсон хүзүр болон чулууны хувьд бол ийм улаан өрөөнд судалтай, саарлын судалтай юм. Гүн саарл гэх юм харсаар л ийм чулуу байна. За харин сонгосон хүзрийн маань хувьд гэвэл complacency гэдэг одоо ийм үзэр байна. Ерөнхий тайван байдал гэдэг үг байгаа. За энэ үзрийн хувьд бол хайр дурлалаар та бүхэн дээр юу гэж зөвлөж юу гэж хажиж байгаа юм бэ гэхээр ерөнхий манай нэгдүгээр группийг маань сонгосон хүмүүс маань бол хайр дурлалын хувьд жоохон шантарсан, зориггүй болцсон ингээд хитрхи ингээд жоохон туйлдаа хүрсэн тиймэрхүү хүмүүс байгаа харагдаад байна. Ихэнх нь нөгөө талаасаа болвол ингээд хитрхи их өөрийгөө зориулсаасаа болоод бас өөрийгөө ингээд идцэн өөрийгөө ингээд тайван амгалан байлгаж чаддгүй, өдөр болгон ингээд стресстэй, өдөр болгон юм нэг юм санаа зовоостой, нөгөө талаасаа ингээд нөгөө хүн бас буцаад ир хайрыг өгч чадаагүй, ингээд хайрлуулсан мэдрэмжийг авч чадаагүй ийм хүмүүс байгаа бол харагдаад байна. Тэгээ өгч байгаа зөвлөгөө нь яг юу юм бэ гэхээр яг миний хүсэж байгаа хүн энэ хүн билүү? Би яг өөрийнхөө ирээдүйн эхнэрийг, ирээдүйн би нөхрийг ямар хүн гэж төсөөлж илээ? Яг тэр хүн маань энэ мөн билүү гэдэг зүйлийг өөрөөсөө нь бол асуугаад үзээрэй. Тэгээд нэг дүнэлт хийгээд үзэхэд бол зүгээр гэмгүү гэж болох гарч ирж байна. Тэгээ нөгөө талаасаа бол яг ажил карьерийн хувьд болохоор ингээд хитрхи их ажилдсан, хитрхи их ингээд бүр өөрийгөө дайчилсан хүмүүс байгаа болохоор одоо жоохон ингээд өөрийгөө нөхөн сэргээж ингээд амраах цагч ингээд болцсон гэж харагдаад байна. Тэгээд хитрхи их ингэж ажилласнасаа болоод ингээд буцаагаад гол нь үр дүн нь ерөөсөө тэгж үнэлэгдээд байгаа мэдрэмж, үнэлэгдэх тийм зүйлийг ерөөсөө авч чадахгүй байгаасаа болоод бас айгүй тийм урам зориггүй болцсон, айгүй тийм шантарсан, ажилласаа гарах уу яах уу гэдэг ингээд нэг тиймэрхүү бодолтой сүүл рүүгээ ингээд ерөөсөө ингээд ирээдүгээ төсөөлөхөөч болцсон. Би ирээдүйд одоо ийм энэ мэргэжлэр ингэнэ гэж бодоод нэг том зүйлд мөрөөдөж бодож байгаа хүмүүс байгаа бол байсан бол одоо бол тэр бодол нь ингээ бүр байхад болоод бүр ингээ нүг burn out гэдэг шүү дээ. Яг тийм болцсон хүмүүс бол байгаар гэж байна. Та бүхэнд маань өгч байгаа зөвлөгөө нь болохоор ингээ буцаад мөрөөдлөө эргүүл санаарай. Би яг ямар мөрөөдөл юуг зориод байгаа гэдгийг буцаад ингээ санаарай гэдэг тийм зүйлийг бол хүзэр маань бол зөвлөж шүү. Ерөнхий ингээ харах юм бол хайр дурлалаа ажил карьерийн хувьд болохоор ингээ хитрхи их яг боддоор ингээ хичээгээд би өөр нь юу гэж мөрөөдөд төсөөлж байлаа гэдгийг мартцсан, юу гэж хүсэж байлаа гэдгийг мартцсан яг одоогийнхоо энэ бодит байдал дээр хитрхи их бүх анхаарлаа төвлөрүүлээд энээс болоод өөрийгөө ингээ шаналгаа зовоогоод байгаа хүмүүс байгаар хийж байна. За тэг үндсэн одоо таарууд уншлаг болон оракул хөзрийнхөө зөвлөгөөнүүдийг авнаа. За би хөзрөө урьдчилж холиод бэлдээд гаргаад ирлээ. За тэг ерөнхий нэгдүгээр группийн маань хувьд хайр дурлал дээр бол утгагүй шинэ сонголтууд бол гарч ирэхээр харагдаж байна. Тэр нь шинэ хүн гарч ирж болно. Эсвэл өөрийнхөө хувьд бол ингээ шинэ сонголтыг, шинэ зүйлийг одоо салъя ч юм уу одоо тиймэрхүү зүйлийг эсвэл окей дахиж шинээр эхлэх гээд үзье ч юм уу. Тиймэрхүү зүйлсийг бол хийхээр харагдаж байна. Тэгээ нөгөө талаасаа болохоор ингээд одоо байгаа харилцаа чинь жоох юм асуудалтай ингээд ерөөсөө удааширсан ингээд дуусаж өгөхгүй. Тэглаасаа нөгөө талаас эсвэл өөрийнхөө өнцгөөс ч юм ингээд хин хинэн эсвэл аль нэг тал нь энэ харилцаа ингээд дуусгахыг хүсэж байгаа боловч тэрийг ингээд хин хин мэдж байгаа боловч ингээл байгаа энэ зовлон дундаа юм хэцүү стресстэй мэдрэмж дунд ингээд байгаад байгаа хүмүүс нэлээд харагдаад байна. Тийм болохоор үүнээс үүдээд бас ингээд айгүй тийм суул дорой
дорой болцсон ингээ бүр яхаа мэдхгүй ингээл нөгөө нэгээ эдсээр байгаа л ингээ бүр хин нэгнийг ингээд идээд шимэгчлээд ингээд эндээ ингээ бүр дасцсан тийм хүмүүс байгаа харагдчихэв. Гэтэ яг уу эцэн дүндээ ингээ хараад үзэр юм гоё зүйл нь болохоор энэ зүйлээс бол ингээ ангижрнаа, энэ зүйл ингээ дууснаа, тэгээ дараагийн ингээ шинэ эхлэх шинэ зүйлс бол тавигдана гэдэг зүйл маань ингээ фүүл гэдэг үзээр гарч ирж байна. Тэгээ энийгээ дагаад ингээ шинэ сонголтууд, шинэ ингээ мэдрэмжүүд, шинэ өнцгүүд болвол гарч ирэхээр харагдчихэв. Тэгээд Devil гэдэг үзэр доош харж гарч ирсэн. Ер нь бол энэ одоо хэцүү байдлаас энэ нэг муухай энэ харилцаанаас бол токсик харилцаатай хүмүүс мөр бол хангалттай сайн салаад ангижраад ингээ шинэ зүйлтэй уучраад ер нь бол ингээ яг хүсээдсэн тэр аз жаргалтай амьдрал, хүсээдсэн тэр гоё мэдрэмжийг, гоё зүйлийг бол авч чаднаа гэж харагдчихэв. Тэгээ ерөнхий ингээ харах юм бол яг одоо байгаа харилцаа ч юм бол одоо байдгаараа бол үргэлжлэн хэр удаа үргэлжлэх юм бэ гэхээр нэг 3-аас 4 сарын хугацаатай бол үргэлжлэхээр буюу нэг 7-8 сараас бол энэ харилцаа чинь ингээд нэг дуусахаар бол харагдчихэв. Тэгээд нэг 9 сараас бол яг хүсээдсэн хүн чинь бол гарч ирээд ирнэ. Тэгээд тэрнээс өмнө бол нэг 7 сард бол нэг шинэ зүйлсүүд, шинэ мэдрэмжүүд, шинэ сонголтууд гарч ирснээрээ та бүхэн маань болохоор ингээд шинэ өнцгөөс юмсыг харж ингээд дахиж өөр өнцгөөс шинэ зүйлийг эхлүүлэх гэдэг тийм зүйл бол хайр дурлалтай харагдаж байна. Харин ажил карьерээ хэлэх юм бол муу адил ингээд удаашраад байгаа, ерөөсөө л ингээд ахирч дэвшгүй байгаа хүмүүсээ болохоор ингээд бүү шантраарай, бүү ингээд готраарай. Та бүхэнд маань ингээд шинэ өнцөг, шинэ зүйлсүүд бас мөн туудлгүй болол харагдахаар байна. За ерөнхий ингээд анзаарч харуул нэг 5 сар хавцаа болвол шинэ ажлууд эсвэл ажил дээр ч ингээд шинэ боломж тушаалт дэвших, эсвэл өөр шинэ ажлын саналууд орж ирэх ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд бол нэг 5 сар хавцаа олоо гарч ирэхээр байна. Та бүхэн минь жоохон ингээд тэлсээд төвчээд хүчтэй байж чадах юм бол эцсийн дүндээ муу адил та нартай хүсээдсэн ажил эсвэл хүсээдсэн цалин ч юм уу те. Окей, маш их хичээгээд ажиллаад байдаг. Даанч ингээд цалин нь өөрөө чинь ингээд хийж байгаа ажилтай нэг тэнцүү яг сэтгэл ханамжинд тань хүрэхээргүй байгаа бол тэр зүйл чинь ингээд нэмэгдэх, цалин нэмэгдэх, өсөх, эсвэл туршаал дэвших ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд бол байхаар харагдаж байна. Тийм болохоор та бүхэн маань ингээд битгий шантраарай, битгий ингээд өөрийгөө дотроосоо идээрээ, өөрийгөө ингээд итгэхээ би болохгүй, би бүтэхгүй, эсвэл намайг удирдлагууд маань хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бодоод байгаа бол тэр бодлуудаа түр ингээд авч хаяад яг урдаг ажилдаа төвлөрөөд ингээд амжилттай ажиллаад хичээгээ сайн хийж чадах юм бол амжилт бол туутахгүй л ирэхээр харагдаж шүү. Тэгээ одоо хэдүүлээ хайр дурлал боллоо, ажил карьер дээр Oracle үзрөөсөө зөвлөгөө авъя. Oracle үзрөөсөө бол зөвлөгөө авахд ингээд дээрх 3 үзэр гарч ирлээ. Gentle Force, The Mist, Silky гэдэг. За ерөнхий яг өгж байгаа мессеж нь хайр дурлал бол ажил карьерийн хувьд нэгдэг группийн маань хувьд болохоор ингээд тууштай байгаараа, ингээд төвчээртэй байгаараа. Энэ бол энэ тийм богинохон нэг удаагийн зүйл бол биш шүү. Хайр дурлалч ажил карьерч байлайлан дээр биш шүү. Энэ бол удаан хугацааны тоглоом, удаан хугацааны урт хугацаанд ингээ явах зүйл болохоор төвчээртэй тууштай байхыг бол та бүхэндээ зөвлөж байна. Тэгээд тэрийгээ та бүхэнд хэлж байгаа зүйл нь болохоор The Mist буюу одоо нэг талаас одоо манан гэж одоо орчуулдаг юм да. Тэгээ өгч байгаа зөвлөгөө нь болохоор ингээд өөрийгөө ингээд дотроосоо ингээд удирдаа битгий ингээд гадны нөлөөнд хит автаад бодит байдлаар ингээд өөрийгөө ингээд дүгнүүлж тэрүүгээрээ өөрийгөө ингээд би юм байна гэж итгэхээсээ илүү ингээд өөрийгөө дотоод хүч, дотоод мөн чанар, дотоод бие гэдэг зүйлдээ ингээд итгэж тэрийгээ тэр зүүн савн тэр зүйлсээ ингээд дагаж явах юм бол илүү их амжилттай байхаар харагдчих шүү. За тэгээд сүүлийн өгч байгаа мессежинд Silky буюу одоо ингээд ер нь ингээд битээ ингээд нуугдаад дотроо ингээд өөрийгөө шалгаа зовоод бай одоо ингээд зүг гарч ирээ. Би үнэхээр би бол яг ийм хүн шүү. Би бол бас ингээд зүгээр нэг ингээд та хэд ингээд намайг жаажлаад та хэд намайг ингэж хэллээгээд би бол ийм та хэд хэлсэн шиг тийм хүн бол биш юм аа гэдэг зүйлийг бол та хэд өөртөө ингээд бас үйлдэл хийж харуулж яг өөртөө ихтгэлтэй байж хүчтэй байж ингээд үйлдэл хийж харуулснараа ингээд тэр хүмүүсээс ойлгохоор байна. Ажил карьерийн одоо удирдлагууд хамт ажилладаг хүмүүс болоо ингээд хайрлаж дурлалцаж байгаа одоо тэр найз залуу, найз охин тэр ихнэр нөхөр гэдэг хүмүүс ч юм бол ингээд бас та хэд өөртөө үйлдэл хийж бас ингээ ойлгохоор байна, харахаар байна, тийм байгаа даа шүү. Тийм болохоор ингээ өөртөө итгээрээ энэ бол тийм богинохон тоглоом, богинохон зүйл бол биш. Нэг удаагийн нэг хэсэг хугацааны зүйл биш болохоор
та бүхэн өөртөө итгэлтэй байж тууштай байгаарай. Тэрийгээ дагаад ингээд өөрийгөө дотоод дуу хоолойг сонсож өөрийгөө хэн бэ гэдгээ ойлгож тэрийгээ дааж ингээд би хойшоо суугч урагшаа гарч ирж юмсыг ингээд хийж өөрийгөө илэрхийлээрэ гэдэг зүйлийг та бүхэндээ зөвлөж байна. За ингээд нэгдүгээр группийн маань ингээд уншлага энэ үрийн тал өндөрлөө. Та бүхэнд маань уншлага маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ таалагдсан бол лайка дараарай, subscribe дараарай. Тэгээд таалагдсан бол мөн комент үлдээгээрэй. Дараагийн уншлагаар дуутахгүй болзъя. Баярлалаа. Хоёрдугаар группийн маань уншлагатаа тавтай морил. За хэдүүлгэн сонгосон үзэр болон чулуу бол ийм цагаан, тэгээд баг зэрэг ийм саарл судалтай ийм чулуу. Сонгосон үзэр нь болохоор The Prayer гэдэг үзэр байна. За ерөнхий залбирах гэдэг утгатай. За энэ яг юу гэсэн үг вэ гэх юм бол яг ингээ хайр дурлалын хувьд одоо группийн сонгосон хүмүүс маань ерөнхий ингээ жоохон тодорхойгүй байдал ингээ байгаад байгаа. Ингээ яах гээд байгааг нь мэддэхгүй. Танилцаад ингээ хөрх уудцсан ингээ харьцаад уудцсан ингээ цаашаа ингээ үерхэн нь мэддэхгүй, яах гээд байгааг нь мэддэхгүй тийм нэг тодорхойгүй байдалтай байгаа хүмүүс байгаа байх. Тэгээ нөгөө талаас ингээ зарим ингээ яг үерхэн явж байгаа хүмүүс маань болохоор энэ яг миний заяаны хань мөн үү гэдэг зүйл ингээ өөрөөс ингээ асуугаад нөгөө хүнээс анзаарч хараад ингээ энэ талаар нэлээх бодоод эргэлзээд байгаа хүмүүс харагдаж байна. За харин ажил карьерийн хувьд болохоор ингээ одоо байгаа ажил дээр нь ингээ тодорхойгүй байдлуудаас маш их байгаа хүмүүс байна. Тэгээ нөгөө талаас ингээ яг жинхнээсээ үнэлэгдэх яг жинхнээсээ миний хийх зүйл мөн үү? Энэ яг миний ирээдүйн ингээ амьдралаа энэ ажиллаар ингээ залгуулж явах ажил маань яг энэ мөн үү гэдэг зүйлээ ингээд бас өөрөөсөө асууж байгаа. Энэ зүйлээ бас ингээ ойлгохгүй явж байгаа. Энэ бас тодорхойгүй байгаад байгаа хүмүүс байгаа харагдаж байна. Өгж байгаа зөвлөгөө нь юу гэж байгаа вэ гэхээр ингээд одоо хайр дурлалч бай, ажил карьерч бай. Энэ амьдралыг чи өөрөө цаашаагаа ингэж авч явна. Чи энэ амьдралын нэг хэсгийг өөрөө бүтээж байгаа хүн болохоор зөвхөн ингээ хайр дурлал мөн ажил карьер дээр ингээ чи тухайн нэг ажилтаа хайр дурлал дээр хоёр талын аль нэг нь биш. Энэ зүйл дээр яг чи 50% бүх зүйл дээр нь байгаа болохоор окей яг би ингээ энэ амьдралыг энэ ажлыг энэ хайр дурлалыг цаашаа яаж чиглүүлж авч явах вүлээ? Энэ амьдрал цаашаа яаж явах билээ? Миний хүсэж байгаа амьдрал хүсэж байдаг тэр хайр дурлал хүсэж байгаа ажил маань энэ яг мөн билүү гэдэг зүйлийг өөрөөсөө ингээ асуугаад өөрөөсөө энэ зүйлийн хариултыг ингэж хэлж ойлгуулж өөрөөсөө энэ зүйлийг хэлж ойлгуулж байх нь айгүй чухал гэдэг зүйлийг бол та бүхэн зөвлөж байна. Тийм болохоор ингээд одоо байгаа ажил бол хайр дурлалын энэ харилцаан дээр окей би ингээд ирээдүйд хаашаа өөрийгөө чиглүүлж ямар зүйлийг хүсэж мөрөөдөж би багасаа явлаа. Эсвэл одоо би байгаа энэ ажил бол энэ хайр дурлал дээрээ би юу хүсэж явж байгаа хүн билээ гэдгээ өөрөөсөө нэг асууж үзээрэй гэдэг зүйлийг та бүхэндээ энэ үзэр маань зөвлөж шүү. За ингээд хэдүүлээ дэлгэрэнгүй таарад орчлогтой орё. За би үзрөө өртөжилж хойлоод 2 дахь группийг сонгосон хүмүүсийн маань ерөнхий одоо үйл явдал үнд өгч байгаа зөвлөгөөнүүдийг тараад үзрөөрөө ингээ өртөжил бэлдээд хойлоод гаргаад ирлээ. Тэгээ ерөнхий ингээ харах юм бол манай 2 дахь группийг сонгосон ихэнх хүмүүс маань эмэгтэй хүмүүс байх магадлал нэлээх харагдаад байна. Тэгээ ерөнхий яг хайр дурлалын үед болохоор хитрхийх өөрөө бас нэг талаасаа хичээсэн. Тэгээ тэрийгээ дагаад ингээ сүүл рүүгээ ингээ айгүй ганцаарцсан хүмүүс байж магадгүй одоо ингээд уг нь хостой эсвэл ингээд харьцаж байгаа хүнтэй боловч ингээд жоохон ганцаардaltaй байгаа хүмүүс. Гэхдээ одоо болохоор ингээд тэр ганцаардлаасаа бол ингээд гараад ангичирч байгаа нөгөө хүмүүс нь буцаад ингээд нэг хайрыг мэдрүүлж байгаа ингээд кэрлж байгаа байх. Тэгээд ер нь бол энэ зүйлээс бол мэдрэмжийн хувьд бол яг энэ ганцаардсан мэдрэмжийн хэцүү филинг бол ингээ арилнаа энэ зүйлс бол байхгүй болно гэж харагдаж байна. Тэгээ ер нь бол энэ мэдрэмжээ бол тавьж явуулахаар бол харагдаад байна. Гэхдээ ер нь хайр дурлалын хувьд бол та бүхэн минь эрэгтэйгээс нь илүү эмэгтэй хүмүүс маань илүү их ингээ үйлдэл хийдэг, илүү их ингээд юмыг хоёлаа ингээ хоёлаа өнөдөр болцоонд явъя, хоёлаа гой гадуур зугаалъя ч юм уу одоо дандаа ингээ санаачлахыг эмэгтэй тал нь илүү их гаргадаг байгаа ингээ харагдаад байна. Тэгээ айгүй тийм хүчрэхэг тиймэрхүү тийм эмэгтэйчүүд байна. Нөгөө талаас болохоор ингээд айгүй өөртөө эмэгтэйлэг талыг буцаагаад ингээд нилээн сэргээж байгаа. Тэрийгээ дагаад ингээд нөгөө талаас ч ингээд өгч байгаа ингээд хайрыг мэдрүүлж байгаа мэдрэмжүүд нь ингээд улам нэмэгдэж байгаа тэгж харагдаж байна. Гэтэ ингээд хитрхийн мэдрэмжэндээ бас их хитэх бити автаарай гэдэг тэр ийм анхааруулгыг бас тараад үзэр маань бол өгч шүү. Тэгээд харин ажил карьерийн үед болохоор ингээд
хэцүү мэдрэмж хэцүү филингүүд байсан бол тэр зүйлүүд ч юм бол тавьж удахгүй бол байхгүй болно. Тэгээд ингээ ер нь жоохон амбицтай байгаад бодолтой ингээд үнэн ч хүчтэй окей би энийг хийж чадна гэсэн бол заавал хийдэг. Тэрийгээ дагаад ингээд өндөр филингтэй байгаад үргэлж урагшаага ингээд дайчин байж чадвал айгүй их амжилтууд бол гарч ирэхээр харагдчихээн. Тэгээд ерөнхийн ингээд хитрхи их юм бодоод тэрэндээ ингээд өөрийнхөө энергийг идээд тэрнээс болоод ингээд бас хүснээр юмас хийж чаддаг хүмүүс байж магадгүй харагдаад байна. Ерөнхийн ингээд хүзрүүдийнхаа ингээд өнгийг гарч ирсэн хүзрүүдийнхаа байрлалыг харахаар тийм болохоор та бүхэн маань хит их бодоод хит их өөрийгөө ингээд нүг хийхээс илүү бодоод ахаа ингээд болоод хийж эхлүүл илүү зүгээр. Окей, нэг бодсон бол тэр бодлоо яг окей хийж чадна. Эсвэл чадахгүй гэдгээ яг хүлээн зөвшөөрөөд нэг тал руугаа шийдлээ гаргаад тэрний хардаас ингээ үйлдэл авдаг байвал маш зүгээр байх шүү. За энэ зүйлийг бол үзэр манаас та бүхэнтэй ингээ аяг анхааруулж байна. За одоо хайр дурлал болон ажил карьер дээр Oracle үзрөөсөө өгч байгаа зөвлөгөөг харъя. За Oracle үзрэн маань өгсөн зөвлөгөөний хувьд болохоор та бүхний ингээ өөртөө ингээ талархаж баярлаж сураарай гэдэг зүйлийг бол хамгийн түрүүнд бол хэлж гин. Ерөнхийн ингээ өөртөө би ингээ болохгүй байна, би чадахгүй байна гэдэг тийм нэг бодолтой тиймэрхүү ингээ филингийг өөртөө ингээ авч явдаг, энэ энергийг авч явдаг төрлийн тийм хүмүүс байгаад байна. Ерөнхийн нүгний өөрийгөө дотроосоо иддэг гэх юм уу, энерги иддэг нэг тийм хүмүүс идэв шүү дээ. Та бүхэн маань тиймэрхүү энергитэй хүмүүс байж магадгүй. Тийм болохоор би өөртөөхөө ингээд яг одоогийн амьдрал дээрээ хийж чадсан хайр дурлал бол ажил карьер дээр ингээд хийж байгаа зүйлстэй энэ асуудалтай байсан ч гэсэн окей би энэ хүртэл ийм зүйлийг хийгээд ийм зүйлийг би туулаад явж чадсан. Да би өөртөө баярлаж байна. Би өөртөө талархаж байна гэдэг зүйлийг ингээд хэлж өөртөө ингээд үнийг ойлгуулах хэрэгтэй тийм хүмүүс байгаад байна. Тэгээ нөгөө талаасаа ингээд тэгж чадсанараа та бүхэн ингээд шинэ эхлэл, шинэ ингээд урагшлах зам, шинэ зүйлс бол гарч ирэхээр харагдчихээн хайр дурлал ажил карьерийн хувьд. Тэгээд үнийг дагаад ингээд юмсыг бас та бүхэн маань ингээд чухлаасаа чухал биш хүртэл нь эрэмблэх хэрэгтэй. Ингээд чухал бишээсээ ингээд үл хамааран яг тухайн моменттой ингээ хайр дурлалч ажил карьер ч бүх зүйл дээр ингээ шууд юмыг төрүүлээд ингээ хийчдэг. Тэнгүүд ингээ ялгаагүй л энерги ингээ зарцуулаад агүй их цэцэл гаргаж идэг хүмүүс харагдаад байгаа байхгүй юу? Яг ингээ бүх зүйлийг хоёр гараа ингээ хянцуугаа хойшоо шамалж агаад хийдэг. Даанч чухал биш зүйл дээр хэтэрхийх энерги зарцуулаад байгаасаа болоод нөгөө талаас ингээ ингээд өөртөө баярлах, өөрийнхөө ингээ шинэ замыг шинэ ингээд үд алхахыг нээх гэдэг зүйлүүд нь ингээ багассан гэвээ юу? Тийм хүмүүс харагдаад байгаа. Яг л хэрэггүй зүйлэнд энерги зарцуулаад байхаар нүн шинэ хаалга яг хүсээд байгаа, явах гад байгаа цаана ингээд нээлттэй байгаад байгаа хаалгууд эцээч ингээд нээгддэггүй. Тийм болохоор ингээд энэ юмсыг хийхдээ ажилч хайр дурлал дээр окей би төрүүлж хөтлөх нь зүг билүү? Би эхлээд энэ зүйлийг хийх нь зүг үү гэдэг зүйлийг өөрөөсөө дандаа асуугаад хамгийн чухлаас нь эхлээд чухал биш хүртэл ингээд эрэмблэж юм хийх юм бол айгүй амжилттай, айгүй зүг байхаар байна. Нөгөө талаас тэрийг дагаад хайр дурлал ажил карьер чинь ингээд айгүй цэгцтэйгээр яг та бүхний маань боддог шиг явж чадхаараа хэвчэж байна. За ингээд 2 дугаар группийн маань уншлагын өрөөнд өндөрлөж байна. Та бүхэнд маань уншлага нь таалагдсан бол лайка дараарай, комент бичээрэй. Тэгээд subscribe мөн дарахаа мартуу. За баярлалаа. За 3 дугаар группийн маань уншлагатай тавтаа морил. За хэдүүлэн аван сонгосон үзүр болон чулуу бол ийм чулуу байна. Борог тэ. Сонгосон үзүр нь болохоор The Gossip гэдэг үзүр байна. За хайр дурлалын хувьд 3 дахь группийн маань сонгосон хүмүүсийн хувьд ер нь жоохон юм хил амтай, хэрүүл тэмцэл ихтэй, эсвэл юм тийм араар тавилт, эсвэл харталт гэдэг зүйлүүд аягүй их байгаа харагдаад байна. Үүнээсээ удаад үүдээд ингээд ер нь нэлээд тийм ам мөрөх, хэрэлдэх гэдэг зүйлүүд аягүй их байгаа юм шиг байна. Тэгж харагдчихээн. Тэгээ нөгөө талаас ажил карьерийн хувьд болохоор бас юм нэг ажлын нөгөө нэг ховжиг тиймэрхүү зүйлүүд байгаа харагдаад байна. Нөгөө талаас тийм хар цагаан хил ам гэдэг шиг тиймэрхүү зүйлүүд аягүй их таадаг ингээд эргэж тойрж ингээд хүрээлт манд чинь энэ зүйлс их байгаад байгаа болохоор энэ зүйлээс ингээд өөрөө жоохон ингэжрүүлж холдуулах ингээ хэрэгтэй гэж гарч иж байна. Тэгээ нөгөө талаасаа болвол ингээд сэтгэл зүйн хувьд аягүй тийм тогтворгүй хүмүүс байгаа харагдаад байна. Хайр дурлалын хувьд хитрхи юм их юм эмзэг нэг үг хэлэнгүүт тэндээ ингээ эмзэглээд хитрхи их юм дип боддог ч юм уу тиймэрхүү хүмүүс аж магадгүй. Тэгээд нөгөө талаас ажил карьерийн хувьд болохоор ингээ бас нэг магтуулахаар аягүй баярлждаг.
нэг загчаар ингээд айгүй хурдан готарчдаг ч юм уу тийм төрлийн хүмүүсийн 3 группийг маань сонгосон байж магадгүй. Тэгээ өгж байгаа зөвлөгөөний хувьд гэх юм бол ингээд өөрсдийнхөө ингээд сэтгэл зүйн амар амгалан сэтгэлийн амар амгалан гэдэг зүйл дээр ингээд ажиллаарай. Хитрхи юм болгондоос ингээд оролцоод одоо муухай харилцуулт хошуу дүрийг байх бол шаардлага байхгүй. Хэрэггүй зүйл дээр битээ өөрийгөө ингээд оруулж өөрийнхөө энерги бас тэнд ингээд зарцуулаарай. Зүгээр л ингээд хэрэггүй бол тэр зүйлээс ингээд хол байгаад өөрийнхөө яг хэрэгтэй, өөрийнхөө тухтай, өөрийгөө ингээд гоё хайрлаж сэтгэл зүй болон бие махбод амар амгалан байлгадаг тэр газараа байх, тэр зүйлээ хийх нь та бүхний хувьд хайр дурлал болон ажил карьерийн хувьд амжилттай байхын хамгийн том зүйл юм шүү. Тийм болохоор энэ зүйлс дээр айгуусаа анхаараарай гэж хөдөлмөр зөвлөж байна. За одоо ингээд хэвлээ үндсэн таарад уншлах руу орё. За би урьдчилж таарад үзрөө холиод ерөнхий үндсэн үйл явдал болон өндөр хүч таарад үзрөө маань зөвлөхөг бэлдээ гараад ирлээ. За ерөнхий ингээ хайр дурлалын хувьд бол ингээд айгүй их сэтгэл зүйн асуудлууд ганцаардаа шаналсан тийм мэдрэмжтэй хүмүүс айгүй их байгаа даа ажил карьерийн хувьд ч гэсэн үүнийгээ дагаад зүүн совин шин боломж шин зүйлсүүд ингээ гарч ирэхгүй байгаа тийм зүйлс болол харагдаад байна. Гэхдээ ингээ та бүхэн маань хитрхи нэг талыг барьж нэг тал руугаа бүх зүйлийг бодох бол тийм ээ темперс буюу ингээ тэнцвэртэй байгаарай. Ингээ юм болгоныг бас баланстай байлга гэдэг ийм мессеж ийм зөвлөгөөг өгч байна. Утгагүй хайр дурлалын хувьд бол та бүхэнд бас нэг 2 сарын дараа гэхээ шин сонгол шин зүйлс бол гарч ирнэ. Ажил карьерийн хувьд мөн бас шинэ ажлын санал орж ирэх эсвэл тушаал их өөр хэлтс рүү шилжих ч юм уу тиймэрхүү зүйлсүүд бол гарч ирэхээр байна. Тэгээд хайр дурлалын хувьд одоо хэрэг хэнийг үнтэй харьцаж байгаа эсвэл хэнийг үнтэй үргэж байгаа ч юм уу тийм зүйл байх юм бол ямар нэгэн зүйлийг танаас нуугаад байгаа эсвэл та тэр үнээс ямар нэгэн зүйлийг нуугаад байгаа байж магадгүй. Үнээсээ үүдээд айгүй их тийм хэрүүл тэмцэл нэгнтэйг ингээд үл ойлголцох ам морих тиймэрхүү зүйлүүд их гарч ирэхээр харагдаж байна. Тэгээд үүнээсээ үүдээд эцсийн дүндээ болохоор ингээд шүүлт гэдэг зүйлийг та бүх өөрсдөө хувьд хийгээ. За одоо муухайгаар хэлбэл одоо ингээд таныг ингээд хуурж яасан ч гэх юм уу араар тавьсан ч гэх юм одоо тиймэрхүү зүйлийг мэдснээр ингээд шүүлтийг хийгээд өөрийнхөө хувьд ингээд эцсийн шийдвэрээ гаргаад салъя гэдэг. Эсвэл муухай зүйлийг мэдсэн ч гэсэн ямар нэгэн тийм нуусан зүйлийг мэдсэн ч гэсэн хүлээн зөвшөөрөө цаашаа ингээд явах ч юм уу тиймэрхүү зүйл байж болно. Гэтэ эцсийн дүндээ ажил карьер болон хайр дурлалын хувьд болохоор ингээд амжилттай ингээд хүсэж байсан харилцаа хүсэж байсан ийм coworking хамт ажилладаг хүний олох ч юм уу одоо тиймэрхүү зүйлүүд бол эцсийн дүндээ та бүхэнд бол ихээр харагдаж байна. Хамгийн гол нь та бүхэн ингээд тэнцвэртэй байгаараа хитрхи их хартаж дотроо бодох, хитрхи их юмыг overthink хийх тэр зүйлсээ ингээд болоо жоохон тэнцвэртэйгээр юмсыг бодож өөрийгөө баг зовоож зарим зүйлээ боддоор харж үзээ. Хитрхи их нөгөө хүндээ ажилдаач бай, хүндээч бай ингээд сэтгэл гаргадаг байсан болвол тэр зүйлээ ингээд 50-50 байлгаад заримдаа ингээд үнэхээр гарахыг хүссэн үед сэтгэлээ гаргаж ажиллаа хийдэг. Үнэхээр тэр хүний баярлуулмаа санагдсан үедээ баярлуулдаг тийм байгаад заримдаа үнэхээр ядарсан тийм үедээ ингээд жоохон брейк аваад амартай хайр дурлж ажил карьертэй ч тэр тийм иймэрхүү байдлаар ингээд өөрөөхөө ингээд тэнцвэрийг ингээд олох нь хамгийн чухал шүү. Тэгж чадсанараа та бүхэнд ингээд яг хэцүү үйл явдлууд энд ингээд тохиогч ирсэн эцсийн дүнд яг хүсэж байсан тэр гоё хайралцаа гоё хүнчин болвол гарч ирэхээр байна. Хүсэдсэн хамт ажиллахыг хүсэдсэн хүн хамт хүсэдсэн ажил нь бол гарч ирэхээр бол харагдчихэ шүү. Одоо хэдүүлээ тэгээд Oracle өдрөөсөө өгөх зөвлөгөөг авъя. За Oracle өдрөө маань өгч байгаа зөвлөгөөний хувьд гэх юм бол ингээд сэтгэлийн их шаналлын зовлон энийг ингээ бодоод өөрийгөө шаналгаад байгаа бас ажлынхаа хувьд ч гэсэн хайр дурлалын хувьд ч гэсэн өөрийгөө ингээ шаналгаад байгаа ингээ хэцүү байгаа сэтгэл зүйн хувьд хэцүү байгаа зүйлээ эдгэж ангааж чаднаа. Чи бол энийг эдгэж чадах чам тийм зүүн савн одоо ингээ сүнсний нэг талаас зоригчин ингээ юмсыг ингээ эдгэж ангаах гэдэг тийм зоригтой хүмүүс бас байгаа харагдаж байна. Одоо сүнслэг талаасаа тэгээ нөгөө талаасаа болохоор ингээ хайр дурлалын хувьд болохоор ингээд юмсыг ингээд таашаа сурах хэрэгтэй гэдэг зүйлийг бол хэлж байна. Ингээд романтик харилцаа таашаал үржил шим ингээд тэнцвэр баланс гэдэг зүйлээ ингээд хайр дурлал ажил карьерийн хувьд ингээд мэдрэх хэрэгтэй гэдэг тийм зөвлөгөөг өгч нь ерөнхий ингээд нүг бодит зүйлийг боддоор нь хараад боддоор нүлээж аваад тэрийг ингээд мэдрэмж болгох гэдэг зүйлдээ жоохон дутмаг хүмүүс байж магадгүй. Манай энэ 3 дахь группын сонссон хүмүүс маань тэг үзэр маань өгч байгаа зөвлөгөө болохоор ингээд нэлээд тийм ингээд юмсыг мэдэрдэг, таашаал авч чаддаг, окей би чадаад юм би чадахгүй байна гэдэг ингээд дүгнэж мэдрэмжийг авч чаддаг, бодтер үнэлж чаддаг нэг тийм чадвараа та бүхэнд маань ингээд хэрэгтэй харагдаж байна. Тэгээд нөгөө өгч байгаа зөвлөгөө нь болохоор ингээд өөрийгөө ингээд хайрлаа, өөрийгөө ингээд
халамжлаа гэдэг тийм зүйлийг бол та бүхэндээ хэлж байна. Тэгээд эцэг нүндээ ингээ базаа хэлэх юм бол та бүхэн бол өөрөөсөө ингээ итгэж чаддаг юм хүмүүс шүү. Эндээ ингээ өөртөө итгээрэй. Тэгээд юмсаас ингээ таашаалыг ингээ авч сураарай. Юмд ингээ аюу аз жаргалтай, баяр баясгалтай, таашаалтай байж сураарай гэдэг зүйлийг хэлж байна. Тэгээд эцэг нүндээ өөрийгөө хайрлаарай. Юмсыг ингээ тэнцвэртэй байлгаарай гэдэг мессежийг та бүхэндээ орон маань өгч байна. За тэгээд энэ хүрээнд миний таарад уншлах маань ингээд дуусаж байна. Та бүхэнд маань уншлага маань таалагдсан бол лайка дараарай, комент үлдээгээрэй. Тэгээд хамгийн сүүлд subscribe дараарай гэж хүсье. Тэгээд дараагийнхаа таарад мэргийнхаа уншлахаар утгагүй болцъя. Баярлалаа.